Арангай аймгийн төв нь Цэцэрлэг хот юм. Улаанбаатар хотоос 489 км зайтай Арангай аймаг нь 93 мянган хүн амтай Хангай уулархаг мужийн төв хэсэгт 55.2 мянган автогай дөрвөлжин км газар нутагтай. Аймгийн бүх нутаг далайн түвшнөөс 1200-аас 3600 м өндөрт өргөгдсөн Хангай нурууны салбар уус мөн ойд хээр, тал хээрийн бүсээс бүрддэг. Арангай аймаг нь эртнээс цагаан эдээгээрээ алдартай. Цагаан эдээ нь ариун цэвэр, элбэг дэлбэгийн бэлэгдэл гэж үздэг. Арангай аймгийн хөгжлийн өвшөөргийн нэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрөв улиралд байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгуудаараа Монгол малж аж ахуй, уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Аялагчдын сонирхлыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудаас та бүхэнд төөрөлн танилцуулъя. Арангай аймгийн Тариа-Цумын нутаг дэвсгэр шанахон том нь 5-аас 10 м гүн 30 см орчим их зөндөр гангам. Эрт цагт арын сайхан хангаа нутагт нэгэн ноён охинтойгоо хамт амьдардаг байжээ. Ноёдын улаан хөлтийг урд ураа гიშгүүлдэггүй нэг айхтар шарнахуйтай байж гин. Бас ноёныхтойгоо ойрхон нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба тэр хоёр айлын залуус хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноёнтон охиноо хол нутагт баян хүнд ихнэр болгон өгөхөр болоход охин нь өөрийн нутагт хайртай залуутай хорогдож уйлсаар байгаад нуур болон хувирсан одоогийн тэрхийн цагаан нуур ажээ. Хайртай залуу сэтгэл бүсгүйтэй уулзаж байхын тулд гол болон хувирсан ба энэ нь тэрхийн цагаан нуурын дундуур урсдаг суман гол гинэ. Шар нохойн галт зураад ойрцсон бүхнээ урдаг болсон тул эцэг ноён агуй дангалж аваачиж хийжээ. Нохой нь 3 хоног уйлсаар өссөн учраас тэр агуйг шар нохойн том хэмээн нэрлэсэн байна. Сураг хархаа уулыг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 доод зарилгаар төрийн тахилагтай болгосон. Сураг хархаа уул нь Арангай аймгийн Цэнгэр сумын нутагт оршдог, далайн түвшнээс дэш 3117 м өргөгдсөн Хангай уулархаг мужийн айс авд багтдаг байгалийн өвөрмөц тогтцтой үзэсгэлэнтэй сүрлэг уул юм аа. Сураг хархаа уул нь галтуулын гаралтай уул юм. Түүний хормой бие мотор хүчигдсэн нүцгэн оройтой ноён ориглоосоо доош ингэр талдаа галтуулын тогоо болох хөнхөр тогтсон уулын тунгалаг нууртай. Сураг хархан болон түүнээс салбарсан улсад төрөл бүрийн жимсний мод ургадаг ба жигүүртэн ан амьдтаар элбэг билээ. Сураг хархан уулыг эртдээр үеэс хошуу ноёд нутгийн иргэд дахин шүтэж ирсэн уламжлалтай. Сураг хархан уулын салбар зүүн талд орших 60 төгрөг уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг гэдэг домогтой юм билээ. Сураг хархан ууланд гарч мөргсөн эр хүний 3 жилийн хямар сэргэж элдв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэлцдэг хуучны үг бий. Хар болгосон нь Монгол улсын Арангай аймгийн Хотон сумын нутагт орших Эрдэнэ хотын тойр юм. Энэ Уйгурын хаанд улсын нийслэл Ордуу балиг буюу Хан балиг нэртэй байсан хотын тойр байсан гэж үздэг. Хотын талбайг 25-аас 32 квадрат орчим гэж судлаач тооцоод байгаа. Хэрмийн цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз 14 м байсан гэдэг. Хот нь худалдаа гар орлол, сүм дуган, засаг захиргааны бүтэц хэсгүүдээс бүрддэг. Манай эртний өмнөх 840 онд Кенисийн киргизүүдийн давталгаанд өчөж суйдсан гэж түүхэнд хэлдэг. Энэ дурсгал нь барилга архитектурын дурсгал ангилалд ордог бөгөөд Монгол Улсын засгийн газрын 2020 оны тогтоолоор улсын хамгаалтанд авсан. Арангай аймгийн Хотон сумын нутагт аймгийн төв Цэцэрлэг хотоос баруун тийш ойролцоогоор 30-аас 35 км зайд байрладаг. Хорог гул нь Арангай аймгийн Тариа суманд орших унтарсан галт уул юм. 1965 оноос тархан цаазад 1994 оноос байгалийн цогцлборт газар болсон. Одоогоос 9000 жилийн өмнө дэлбэрч унтарсан бөгөөд Монголын хамгийн сүүлд унтарсан галт уул тооцогдно. Далайн түвшнээс дээш 2240 м, дэлбэрэхдээ суман чулуутын хөндөөгөөр 100 км урсаж 40-50 м зузаан хөрмөн чулуун бүрхүүл үүсгэсэн. 100 м-ийн гүн 300-аас 400 м-ийн өргөн 50 градус орчим налуутай дугуй элбэртэй. Тоон дотор хөрмөн чулуунууд овооролцсон байдаг. 20-аас 6 км-т халуун магмын хөөс цацарч тогтсон өвөрмөц байгууламж бөгөөд тоон үүдтэй гэршиг хэлбэртэй. Хөрмөн чулуун гадаргад хушмууд, самар, жимс элбэг ургадаг. Агуун ангил олон
Хоргын тогоо нь Улаанбаатар хотоос 640 км, Цэцэрлэг хотоос 180 км зайтай бөгөөд заавал зорин ирж үзэх газруудын нэг юм. Чулуутын хавцал нь Арангаа аймгийн нутагт Чулуут гол дагуух үзэсгэлэнт байгалийн тогтоц бөгөөд жуулчдын дунд ихээхэн сонирхолтой газар юм а. Чулуут гол нь Монголын дөөр урсдаг бөгөөд 415 км урттай гол юм. Чулуутын хавцал голын хэсэгт уулын лав масыг задлан үүссэн Чулуун хавцал хэлбэрээр тогтсон. Чулуутын урт ойролцоогоор 32 км гэж судалгаагаар тогтоосон байдаг. Дундаж гүн нь ойролцоогоор 58.4 м. Хавцал 15-аас 20 м орчим өндөрттэй газруудтай. Зарим хэсгээрээ 60 м-ийн өндөрт хүрдэг. Аймгийн төвөөс Чулуутын хавцалны ойролцоогоор 100 км-ийн зайд байрладаг. Тайхар чулуу бол Арангаа аймгийн их тамир суманд орших домог түүхээрээ алдартай байгалийн дурсгал том хад юм. Өндөр нь 18 м орчим, өргөн нь 20-25 м. Домог түүх нь ардын домгоор бол тайхар чулууг хар хүчтэй аврагхан авчирч тавьсан гэж ярьдаг. Зарим домогт авраг баатрууд хоорондоо хүч үзэж байхдаа чулууг авч чулуундаа хайсан гэх яриа бий. Чулуун дээрх бичээсүүд нэгтний хүмүүсийн үлдээсэн мөр хэмээх тайлбарладаг. Тайхар чулууны гадаргуу дээр түрэг, уйгар, хятад, төвд монгол бичгээр сэлсэн бичгүүд хадгалагдсан байдаг. Эдгээр бичээс нь тухайн үеийн түүх, соёлын үнэт баримж болж үлдсэн. Тайхар чулуу бол археологийн судалгаачдын чухал дурсгалын нэг. Өнөө үе тайхар чулуу нь аялал жуулчлалын гол үзэмжүүдийн нэг болсон. Байгаль, түүх, домог гурвын нэгдмэл учраас жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тэрхийн цагаан нуур нь Хангаан нууранд орших Галдуулын дэлбэлтээс тогтсон үзэсгэлэн нуур бөгөөд Арангаа аймгийн аялал жуулчлалын хамгийн чухал бүсийн нэг юм. Нуур нь Хорог уулаас баруун тийш 2-3 км-ийн зайд далайн түвшнээс 2060 м өндөрт байрладаг. Урт нь 16 км, өргөн нь 6 км, дунджаар 20 м гүнтэй бөгөөд тунгалаг устгаараа алдартай. Тэрхийн гол нуурын хойд урт талаас нь илж баруун өмнөд хэсгээр урсан гардаг тул байнгын урсгалтай нуурын тоонд ордог. Нуурын үүслийн тухайд нэгэн сонирхолтой домог өгдөг. Эрт цагт энэ нутаг уужим тэгш тал өвс бэлчээр сайтай газар байжээ. Тэнд нэг удаг байсан бөгөөд эмгэн өвгөө хоёр тэндээс ус авч худгаа таглан хаадаг байсан юм. Гэтэл нэгэн өдөр эмгэн худгаа таглах марцнаас ус оргилж дэлхийг бүхэлд нь үерт татуулах аюул нөрлөжээ. Тэр үед бүх мандал хэмээх хүчтэн уран мандал уулын оройг таслан авч худгийн амсар дээр шидэж хаасан тул асарсуу сүлдэн тогтож өнөөгийн тэрхийн цагаан нуур болсон гэдэг. Захирын хоёр багш ламтан хэмээх шүтэн нь Арангаа аймгийн захир сумын Содном дажаа хайрхны хүрт Тавхтай нурууны цогцлбор газарт оршдог. Одоос 150 гаруй жилийн өмнө багш шав 2 ард долонд өвгөн гэсэр багш хэмээн алдаршсан Содном дажаа лам болох шав цорж санжаа жав нар юм. Тэдний лагшин сурганы дотор амьд мэт заларч үс сахалн хүртэл ургаж буйг шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна. Энэхүү шүтэн нь Улаанбаатар хотоос 714 км, Цэцэрлэг хотоос 246 км-ийн зайтай бөгөөд зорин ирсэн шүсгтэн олны сэтгчлэн хүссэн бүхнийг бүтээдэг хэмээн яригддаг. Арын цагаан хангаагаар аялахдаа заавал саатан мөргөж бишрэн золгох ариун газар юм аа.